Hello. Оо, за өглөө өдрөөр нэмэндийг хүргэе. За окей. Энэ бичлэгэн дээр бүгдээрээ хэрвээ би дахиад Америк их сургуулиуд руу apply дэж байсан бол юу юун дээр анхаарах байсан бэ гэдэг тухай хэдүүлээ ярилцах болно. За тэгэхээр энэхүү бичлэгийг яг одоо EBS-ийн сургуульд сурж байгаа дүүнертээ зориулж хийж байна. За тэгээд ахыхын хувьд бол 9 дугаар анги хүртлээ яаж байсан? Ерөнхий боловсролын сургуульд 9 дугаар анги хүртлээ суралцаад 10 дугаар ангиасаа хувийн сургууль руу ороод за тэгээд яг тэр үед хамгийн анх Америк руу сурах юм боломж байдгийн байна. Иймэрхүү материалууд бүрдүүлээд ингэж явдгийн байна гэд хамгийн анх удаага шахуу баг амьдралдаа тийм том зорилго тавиад тэгээ ардаас нь ингэж явж исэн байгаа. Тэгээд хамгийн анх 10 дугаар ангид орохдоо болвол баг англи хэлч байхгүй, англи хэлтэй гэж өөрийгөө боддог байсан. Гэхдээ яг үндэ бол англи хэлгүй байсан байгаа байхгүй. Тэрийг бодохоор одоо бас жоохон үнэхээр гайхамшигтай. Ер нь бол хүн ямар одоо тийм ээ өөрийгөө буруугаар бодчихсон явж явах боломжтой вэ гэдгийг бол бас надад бол одоо энэ одоо тийм сургуулаа төгссөний дараа ингээд харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд зүгээр 10 дугаар анги хүртэл англи хэлгүй явж байгаад тэгээд хувийн сургуульд ороод хамгийн анх удаага маш том зорилго тавиад анх удаага Америк руу явах боломжтой байна гэдэг энэ одоо тийм ээ зүйлсүүдийг суралцаж аваад тийм ээ тэгээд алхам бүрээр нь шалгалтын оноогоо аваад өргөдлөө явуулаад ингээд сургуульдаа ирээд тэтгэлгээ аваад явсан байгаа. Тэгээд одоо саяхан сургуулаа төгссөн. Тэгээд Америкийн шилдэг 500 компани нэгт бас тэнцэж орсон гэх мэтчлээ одоо ингээд миний амьдрал бол маш хурдцтайгаар л явж ийн л та. Тэгээд яг одоо Америкийн сургуулиуд руу тэтгэлэгтэйгээр тэнцэхээр зорж байгаа. Дүүнертаа яа гэж бодож байна. Энэхүү бичлэгэн дээр одоо яг юу юун дээр анхаарах вэ? Магадгүй хэрвээ чи ерөнхий боловсролын сургуулийн сурагч болвол юу юун дээр анхаарч яаж чи ч гэсэн бас чамд бүрэн боломж байгаа вэ? Англи хэлгүй байвал яагаад бас санаа зовох шаардлагагүй вэ? Мэдээж санаа зовох хэрэгтэй л дээ. Гэхдээ яагаад одоо that's not the end of the world тий? Яагаад хорвоо ертөнцийн төгсгөл тэр биш вэ гэдэг тухай хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр хамгийн түрүүнд болвол хэрвээ энэ бичлэг хэрвээ чи яг 10 дугаар ангийн хүүхэд надтай адилхан хэрвээ үзэж байгаа болвол 2 жилийн хугацаанд сургуулаа төгсөхдөө гадаадын их сургуулиуд нэн ялангуяа одоо ахыхын та нарт зөвлөдөг миний та нарт хамгийн сайн зөвлөж чадах зүйл бол Америк руу явах боломжийг зөвлөж өгж байгаа гэсэн үг. Тэгээд яг юу хийх хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд болвол надад бол одоо ингээ эргээ харахад өчнөө алдчихсан зүйл байсан. Олон зүйлс төр одоо тий өөрөөр хийх зүйлс байсан. Одоо юм хийж сураагүй байлаа. Юм бодож чаддгүй байлаа. Ерөөс уншдаггүй хүүхэд байсан. Тэгээд энэ маань эссе бичгээд шалгалтын оноогоо сайжруулахад маш их одоо садаа төвгийг бол бий болгож идэг. Тэгэхээр яаж та нар ч гэсэн эдгээр асуудлуудаас бүрэн одоо зайлсхийх боломжтой вэ гэдэг тухай хамтдаа ярилцгаая. За тэгэхээр хамгийн түрүүнд бол шүү дээ. За зүгээр хэрвээ би дахиад эхэлж ийсэн бол зүгээр app process хүнтэй танилцах янз бүрийн олон зүйлс санаа зовохгүйгээр 10-аас 11 дугаар ангийн хооронд бол цэвэр англи хэлэн дээр анхаарах байсан. Сат мат тэр ерөөсөө санаа битгий 100% угаасаа монгол хүүхдүүд математик суурьтай учраас сатын шалгалтыг бол гайгүй хийчихнэ. Тэгээд 10-аас 11 дугаар ангийн хооронд хэрвээ би хэрвээ 10 дугаар анги руугаа яг одоогийн байгаа мэдлэгтэйгээ туулсан туршлагатайгаа хэрвээ буцаад явсан бол зүгээр л 10-аас 11 дугаар ангийг англи хэлээр сайжруулахад зарцуулах байсан. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд англиар ном унших нь битгий хэл. Юм бичих нь тийм ээ ятхан үнэмшүүлсэн тэтгэлэг тэнцвүүц хэмжээний эссе бичих нь битгий хэл. Тийм ээ. Одоо тиймэрхүү энгийн зүйлч хийх хэмжээний англи хэлгүй байдаг. Ер нь бол 10 жилийн одоо тий би ч яг нь бол ангидаа бас арай гоцгойд нь улсын сургуулийнхаа ангийнхныхаа дунд бол англи хэл мэлээрээ бааварладаг тийм ээ. Одоо дүм мөнгө бол байнгын онц гаргадаг тийм ээ. Багш нартай зааж маадаг. Тийм нөхөр нь байсан шүү дээ. Тэгсэн атлаа 10 дугаар ангид ороход болвол би ингээд англи хэлгүй тий хувийн сургуульд ороод ингээд хичээлээ дийлэхгүй ингээд яаж исэн уйлж исэн. Тэгэхээр зүгээр л
ганцхан зүйл дээр төвлөрөл 10-аас 11-р ангийнхаа зорилгыг чи зүгээр англи хэлээ мундаг төвшөнд гаргаад ирээ. IELTS-ийн 8 оноо 8.5 оноо авах хэмжээнд гараад ир. Үнэхээр чи том зорилго тавьж байгаа, үнэхээр том сургуульд орё гэж байгаа болвол тийм ээ. Мундаг тэтгэлэг дэлхийн хаанаас ч авъя гэж бодож байгаа болвол нэг ялангуяа Америк бол стандарт өндөр тийм ээ. Бусад орнуудыг харьцуулах юм бол Америк руу явж суралцъя гэж хэрэг бодож байгаа болвол англи хэлээ мундаг төвшөнд гаргаад ирээ. Ердөөсөө чиний цорын ганц зорилго тэр л байх хэвээр. Хамгийн түрүүнд. Тэгээд чи 11-р ангида за боли бүр 11-р ангийнхаа дунд хүртэл тийм ээ жил хагасыг чи цэвэр англи хэлний сургалтанд суугаад багш нартай ажиллаад ментортой болоод ном сонин уншаад хамаг хичээлийнхаа цаг зав юу байдгийг бүх юмаа ингээд зөргөлөд англи хэлтэй болоод авах юм бол тэгэл ер нь бол чиний амьдралыг чинь ингээд оронгоор нэргүүлэх цорын ганц зүйлсийн хамгийн одоо солиотой зүйлсийн нэг бол тэр байх болно. Миний хувьд ахыхын хувьд англи хэл гэдэг зүйл үнэхээр миний амьдралыг бол оронгоор нөрчилсөн, миний хувь хүний хөгжлийг, ертөнцийг үзэх үзэл бодлыг, унших номнуудыг, танилцах хүмүүсийг, ажиллаа хийж байгаа төвшин, тийм ажилдаа хандах хандлага гэл одоо 9 талаараа бүх талаар нь ингэж өөрчилж хайсан зүйл бол англи хэл байдаг. Тэгэхээр бол миний та нарт өгөх одоо энэ action plan байх юм бол тийм ээ. Үнэхээр төвшин чинь бүр тулчихсан л биш бол тулцсан байх юм бол яг болж ийн хоёлаа юун дээр ажиллаад явж болж ийн тийм ээ. Сатмат дээр ажиллаж болж ийн, эссе бичих тал руу одоо бид нэр ажиллаж болж ийн, сургууль сонголт, сургууль судлалт гэдэг сэдв рүү ороод явж болж ийн. Тэр хүртэл ихэнх монгол хүүхдүүдийн хувьд бол англи хэл зүгээр л ганцхан даваа англи хэл байгаа гэсэн. Хэрвээ чи үнэхээр англи хэлээ мундаг төвшөнд гаргаж ирээ тийм ээ. Боломжтой чи хангалттай чадна. Гол нь цаг хугацаа шаардагдана. Хичээл зүтгэл шаардагдана. Зорилгоо зөв тавьж тийм ээ зорилго руугаа одоо тийм ээ энэ success formula гэдэг зүйлийг даган хийж тийм ээ ахыхын ярддаг одоо цөөхөн зүйлсүүдийн нэг шүү дээ. Ямар ч юмд ямар ч зорилгыг бодит болгохын тулд бол юу гэдэг зүйл хэрэгтэй байдаг юм байна. Success formula гэдэг зүйл бол нэг шаардлагатай байдаг юм байна. Тэгээд тийм ээ ingredient-уудыг нь success formula тэгвэл амжилтын томьёо гэдэг зүйл яриад байгаа. Тэгвэл тэрэнд чинь багтах одоо орц найрлагууд нь яг юу юм бэ гэх юм бол таах нь бол бичлэгнүүд дээр ингээд задлаад яриад явдаг. Тэгэхээр тэднийг бол бас үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд тэгэд явах юм бол чамд бүрэн боломжтой. Гол нь би чамд хэлээд байгаа зүйл нь юу вэ гэхээр өөртөө цаг хугацаа олгоо. Бүтэн 1 жилийг зарцуулахад бэлэн бай. 2 жилийг чи зарцуулахад бэлэн бай. Тэгээ англи хэл чинь мундаг болцсон байхад чи үнэхээр мундаг сайн уншиж ойлгодог болцсон байхад сатын материал, TOEFL-ийн материал, тэгээ их сургуулийн хэмжээний материалыг уншиж ойлгодог сурагч болцсон байхад бол чи зүгээр л тэгэл ер нь бол you are golden тийм ээ. Тэгэл нам болоод эхэлж байгаа гэсэн үг тийм ээ. Англи хэл чинь мундаг болцсон байхад бол эсээгээ чи сайн бичиж чадна. Одоо хараа би энэ бичлэгэн дээр хэлэх хамгийн одоо хүчтэй хамгийн чухал поинтуудын нэг маань бас юу байх вэ гэхээр юу байна гэсэн үг. Юу байх вэ гэхээр чи нэг зүйлийг хийж чадаад нэг удаа чи зорилго тавиад нэг зорьсон зүйлдээ нэг удаа л чи хүрч чадж байгаа юм болвол тэгэл бусад бүх зүйл дээр ч гэсэн чи үлдсэн амьдралынхаа туршид мөн адилхан байна гэсэн үг. Чи нэг зорилго тавиад тэрнээсээ эргэж буцаад байдаг. Тэрэндээ хүрэхгүй шантраад байдаг. Тэр ганцхан зорилго тавьсан тэрэнд чинь ингээ гарч ирэх тэр одоо асуудлуудыг даван туулж чаддаггүй сэтгэлийн хат байхгүй бууж өгдөг. Тийм ээ сөрөг сэтгэлгээ сөрөг одоо өөртөө ялагддаг хин нэгний үг чамайг доош нэх юм бол тэрэнд бууж өгдөг. Ийм байх юм бол чи зөвхөн тэр нэг зорилго дээр бүтлгүүтээ зогсохгүй амьдралын чинь ардаас чинь гарч ирэх бусад бүх зорилго дээр мөн адилхан бүтлгүүт мөн адилхан чи ялагдагч байна. Эсвэргээрээ англи хэл сурах гэдэг ганцхан зорилгоо маш хүчтэй, маш тодорхой, маш ирмэг зөрмөгтэй тавиад тэгээд тэрнийхээ ардаас чулуутсан сэтгэлээр тийм ээ эргэж буцахгүй дайраад тэгээд үнэхээр чи англи хэлээ шаачих юм бол тий хэлнэ. Англи хэлээ чи үнэхээр сурч чадах юм бол яана гэсэн үг.
бусад амьдралдаа үлдсэн амьдралынхаа туршид чи яг л түүнтэй адилхан хүссэн зүйлийг хийж чаддаг байна гэсэн үг. Чаддаг хүн болно гэсэн үг. Англи хэл дээр л бүдрээд ах юм бол эхний нэг даваагаал бүдрэхгүй байх юм бол цаашдаа чи өөр юм хийж чаддаг хүн байна гэж ерөөсөө найдад хэрэггүй. Би англи хэл надад зориулагддаг хүн байна. Магадгүй би саксио тоглолчих. Англи хэл надад зориулагддаг хүн байна. Тэгвэл би ингээд яваа дууд уулчих. Эсвэл англи хэл надад би чадахгүй байгаа юм чинь ингээд чи зорилгоноос буцаад байна гэдэг чинь ерөнхийн энэ нэг паттерн яваад байгаа гэсэн үг. Ерөнхийн ингээд чиний хандлага дотор чинь нэг зүйл болохгүй байна гэсэн үг. Эсвэргээр чи англи хэлэл чадчих юм бол бусад бүх зүйлийг чадна гэсэн үг. Яагаад гэх юм бол энэ бүх юмны ардталт юу байдаг вэ гэхээр success formula гэдэг зүйл байдаг. Одоо амжилтын томьёо гэж хэлээд байгаа. Ахыхын энэ хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр амжилтын формула гэдэг бол ердөөсөө л хүн зориг тавиад хүн юу ч хүсэж болно. Юу ч зорж болно. Тэгэд хүн зориг тавиад тэр зүйлийнхээ ардаас дайраад цаг хугацаа хөрөнгө мөнгө бүх зүйлээрээ хөрөнгө оруулалт хийгээд золиос гаргаад өвдөлтийг тэсвэрлээд тэгээ хэрэгтэй бол хүнээс тусламж аваа тийм ээ. Одоо чамд мөнгө байгаа гэж шалтгаан юу вэ гэхээр өөртөө боломжийг гаргаж ирэх байхгүй. Бусад хүмүүст байхгүй байгаа боломжийг чи өөртөө гаргаж ирээд тийм ээ. Тэр одоо сурах бичгээ авдаг юм уу, сургалтаа авдаг юм уу, багш менторшип авдаг юм уу, тэгж өөртөө хөрөнгө оруулалт хийгээд дараачийн төвшин дээр гарч ирэх нь өөрөө чиний мөнгөтэй байгаагийн шалтгаан гэсэн үг. Энэ бол одоо миний хувьд бол тийм ээ. Одоо Америкийн үндэсний хэмжээний шилдэг борлуулагч болоход миний ашигласан тактик тэр байсан. Анх эхлэхдээ бол ерөөсөө олж байгаа мөнгө байхгүй, гудамжинд ингээд суугаад яаж би борлуулалт хийх юм болоо ерөөсөн энэ үрч амьдрах боломжгүй юм байна штэ гээд баг тийм ээ бууж өгөх гээд ингээд сууж исэн. Тэгээд орж ирсэн цөөхөн хэдэн төгрөг, цөөхөн хэдэн доллароо хань яадаг байсан бэ гэхээр ерөөсөө л ном авдаг байсан, дасгалжуулалт авдаг байсан, сургалт авдаг байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрөөд хэдэн сар өнгөрсний дараа 100 тийм ээ тухайн одоо шилдэг компани хэдэн 100 500 600 700 адилхан борлуулагч нартай өрсөлдөөд тэр дундаас цөм шааж гарч ирээд тэгээд яаж байгаа гэсэн үг. Гуравч жагсаж байгаа гэсэн үг. Энэ бол яг л та нарт хэлж өгöd байгаа энэ юуны ач гавьяа байсан. Тактик одоо энэ одоо тийм ээ сэтгэлгээ success formula гэдэг зүйл. Чи хамгийн шилдэг борлуулагч болох гэж гинөө, шилдэг сургууль тэмцэх гэж гинөө, англи хэлэн дээр IELTS 9 он авах гэж гинөө тийм ээ. 9 он 8.5 он 8 он тий 8-аас доош бууна гэж зорихгүй шүү дээ. Бид нэр тийм доор зорилгоо тавина гэж ямар юм битгий. За 7 оноо авчих юм бол за ингээд тий IELTS-ын 7-той л болчих юм бол би болох гээд байна да гэдэг. What are you talking about? Чи юугаа яриад байгаа юм бэ ах энэ дөө? Гүй нэрэ. Чи юугаа яриад? Яагаад стандартаа тийм доогуур тавиад байгаа юм бэ? Яагаад чи 9 оноор зорихгүй байгаа юм бэ? 9 оноор зорж байгаа хүн чинь тэр хэмжээнд үйлдэл хийж, тэр хэмжээнд шаргуу хөдөлмөрлөж, тэр хэмжээнд гарч ирээд тэгэд 8 оноо авдаг болохоос биш 7 оноо зорж байгаа хүн 5.5-аас хизээж дэше гардаггүй. Тэгэхээр мэдүүнэр яах хэрэгтэй? Зорилгоо нэгдүгürt өндөр тавих хэрэгтэй. Өөртөө ерөөсөө битгий тийм одоо доогуур тийм стандарт тавь. Энэ бас ахыхын гаргадаг байсан алдаануудын нэг. Одоо англи хэл сурж байхад тийм ээ за 7 оноо болно доо. TOEFL 100 давуулна да. За SAT дээр бол 1300 400 байхад бол болно доо. Тэгээд эсэгээ ингээд нэг бичээд явуулчин. Тэгээд нэг гайгүй дундад сургуульд орчих واخ та. Тэгээд нэг дундаж тэтгэлэг авах واخ. Гайгүй ингээд тэгж байгаа байхгүй. Яагаад вэ? Яагаад чи хамгийн бест нь гэж болохгүй гэж? Яагаад чи хамгийн бест нь гэж болохгүй гэж? Яагаад чи хамгийн бест нь гэж болдгүй юм бэ? Яагаад вэ? Яагаад? Юу ч хамаагүй хоошин татчихин чи л өөрийгөө хоошин татаад байгаа. Чиний өөртөө одоо ингээ хоошин өөрлөгөө тавьж байгаа одоо юу гэдгийг те одоо өөртөө ингээ зөөлөн ханддаг ч юм уу те заавал тийм бест нь явах шаардлагагүй би ингээ амар тайван дундаж fuck that хараал идэх тэр одоо тийм хэлцэнхай байдлыг чинь яагаад өөртөө тийм доогуур стандарт тавиад байгаа юм бэ? Гэхдээ жоохон дээш нь тавил та please.
You can do it. Чи чадна штэ. Чи чадна штэ. Чи чадахгүй бол хэн чадах вэ? Нөгөө тэр хувийн сургуулийн эсвэл тэр баян айлын хүүхэд эсвэл тэр одоо тий гадаадын сургуулийн хүүхдүүд чадна гэж бодож байна уу? No. Чамаас илүү юм юу ч байхгүй шүү дээ. Тэр хүүхдүүд чинь чамаас илүү гарч байгаа, илүү гар хөл, илүү юм юу ч байхгүй шүү дээ. Яг уу тэр өмссөн зүйлсэн юмнууд нь илүү л байдаг юм байгаа. Яг уу илүү боломж бололцоо, илүү багш магш авах тэр боломж нь байдаг юм байгаа. Гэхдээ чамд интернет байж байгаа. Одоо ингээд ийм бичлэг YouTube-ээс үзээ сууж байгаа бол үнэндээ чамайг зогсоох зүйл байхгүй болсон ийм нийгэм шүү дээ. Ийм цаг хугацаа шүү дээ. Глобалчлагдсан шүү дээ. Хинтигээс Харвард тэнцсэн хүүхэд байж шүү дээ. Oh my gosh, тэр бол зүгээр солиотой дөх. What the fuck is that? Ямар солиотой юм бэ тэр одоо? Нэр ямар галдсан юм бэ тэр бүр ёо. Тэрийг хараад бүр үнэхээр нулимс асгамаар байсан. Би уйлмар санагдсан бүр. Ямар мундаг юм бэ гэд. Fuck. Ямар мундаг юм бэ? Хүүф. Хинтигээс үлгүй тий. Орон нутгийн хүүхдтэй энэ ч одоо тий. Орон нутгийн хүүхд яга Харвард руу тэнцсэн байхгүй. What? Солиотой. Тэгж болдгийм биш тий. Тэгвэл чи яагаад тийм сайн оноор зорихгүй байгаа? Тийм. За тэгэхээр нэгдүгээр тим байх нэ. За нэгдүгээрт тэгэхээр би та нарт өгч байгаа хамгийн одоо юу нэгдүгээр даалгавар бол англи хэлээ мундаг болгоо. За тэгээд англи хэлээ мундаг болгосны дараа бол бүх хүүд хаалгууд нэгднэ. За тэр үед чи эсэн дээрээ тусламж авч болж байна. Ер нь бол багцлаад маш энгийнээр хэлэхэд Америк руу сурах энэ алхмууд маань маш тодорхой байдаг. Хамгийн түрүүнд сургууль сонголтоо хийн 20-30 сургууль өөрийнхөө хүсэж байгаа чиний зан характер чиний одоо хүсэж байгаа зорж байгаа мэрэгжил тийм ээ тэр болгонд чинь таарсан хэдэн мянган хэдэн 10 мянга магадгүй хэдэн 100 мянган сургуулиас сонгоод тэгээ сонгоод тэндээс 20-30-ыг шилж сонгоод хамгийн өндөр тэтгэлэг өгдөг олон улсын хүүхдүүдийг авах ийм хандлагатай байдаг тэднийг сонгож жогоод яадаг гэсэн үг. Applied-д юу шаарддаг вэ гэхээр хэлний оноо чухлаа. Эссе бичвэр чухлаа. За тэгээд эсэн дээрээ яаж бичих вэ гэл одоо тэгэл тусдаа нэг бичлэг болох хэрэгтэй болно л да. Тэгээд тэрэн дээр бол маш богинохноор хэлэхэд бол англи хэл дээр чи яг л өөрийгөө гаргаж ирж илэрхийлсэн, яг л өөрийнхөө хинбэ гэдгийг харуулсан тийм эссэг бичихийн тулд англи хэлний өндөр чадвар хэрэгтэй. Тухайн хэлээ мэдэрдэг байх хэрэгтэй. Чи өөрийгөө хэл дээрээ ингэж гаргаж ирнэ гэдэг чинь тий хүн уншаад чиний эсэн дээрээс ийм хөөхт байдаг юм байна гэх тий ингэж харах нь биш үү? Тэгж гаргаж ирэхэд болвол өндөр одоо EQ чадвар хэрэг болдог. Нэгдүгээрт IQ гэж байгаа, EQ гэж бас байдаг шүү дээ, тийм ээ. Дотоод сэтгэл мэдрэмжээ ойлгох чадвар, хүний сэтгэл мэдрэмжийг бас уншиж тайлж ойлгох тэр чадвар EQ хэлж байгаа. Тэгээд ах нь бол одоо ингэж эргэж харахад бодогдож байгаа зүйл юу вэ гэхээр юу гэдэг юм байна да. Энэ EQ гэдэг чадвар үнэхээр чухал байсан юм байна да. 10 жилд бол даа чинийг ойлгох ухаангүй явжтэй гэж тэгж бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр бол хэдүүлээ EQ чадвараа хөгжүүлнэ, бясалгал хийнэ. Дотоод сэтгэл мэдрэмжтэйгээ илүү гүнзгий нарийн танилцаж, тийм ээ, тайвширлын дасгал хийж, журнал хөтөлж, тэмдэглэл хөтөлж, өөртөөгөө танилцаж, уулан далхаж, тийм ээ, магадгүй нэг 7 хоног моногийг ингэж бясалгаж, гав ганцаараа өнгөрөөж энтер, тийм ээ. Тэгж одоо EQ-тэйгээ бүр шал ондоо аргаар үзнэ гэсэн үг. Тэгээд тэндээс чинь арай нэг өөр янзын эссе гарч ирэх байхгүй. За тэгээд эссетэй боллоо, шилний оноотой боллоо, саатын шалгалт гэж чухал шалгалт байгаа. Саатын оноог бол 1500-аас доошо зорино гэж байхгүй. Хэрвээ чи Америкийн их сургуульд тэтгэлэг авъя гэж зорж байгаа, яа гэж бодож байгаа бол үнэхээр тэр одоо тий олон мянган тэтгэлгэрөө ингээл дайрж байгаа сурагч нар байж байгаа шүү дээ. Тэр дундаас цойлон гарч ирээ өөртөө үүд хаалгыг нээе гэж байгаа бол саатын оноо 1500-аас доошо хэдүүлээ ярилцахгүй гэсэн үг. За тэгээд тухайн сургуулиас шалтгаалсан supplemental essay гэж байгаа. Одоо жишээлх юм бол Нью-Йорк их сургууль руу би applied чихад болвол яаж байсан? Одоо нэг хэд бараг 10 гаруй
supplemental SMS шаардж илүү нэг тиймэрхүү юмнууд байдаг. Сургуулиасаа шилтгаалаад тийм ээ. Тэгээд гээд явна гэсэн үг ээ. Ер нь бол одоо тийм ээ. Яг одоо EBS-ийн сургуулийн сурагчид болвол 9-р анги 10-р ангийн хүүхд бол чи огтхон ч өрөөтэйгөө 11-р анги байсан ч би мундаг сургууль руу явсан хүүхдүүдийг мэднэ. Миний одоо тийм ээ бүр яг уулзж исэн тийм хүүхдүүд байгаа гэсэн үг. Тэгээд ер нь бол хамгийн ихний даалгавар чинь тэр байна гэсэн үг. Тэгээд чи огтхон ч оройтойгоо бүрэн одоо амьдралаа өөрчлөх боломж байгаа. Одоо тэгээд англи хэл сурсны дараа, гадаадд суралцсны дараа, тийм ээ, хүрээлэлээ өөрчилсөний дараа ондоо нийгэмд ирж, тийм ээ, Америк гэдэг бол маш сайхан орнуудын нэг гэж ах нь бол хувьдаа боддог. Яагаад гэх юм бол одоо individualism буюу хувь хүнийг одоо тийм ээ ингэж гэрэлтүүлэн гаргаж ирж, тийм ээ, дуу хоолойгоо илэрхийлэх тэр эрх чөлөөг нь олгодог ийм сайхан орн гэж бол боддог. Мэдээч одоо тийм ээ юу гэж бол байгаа. Одоо тийм ч сайн талууд гэж бол угаасаа ямар ч оронд байна тийм ээ. Тэгэхээр бол тийм байна. За тэгээд энэ хүрээд бичлэгээ жаргаацгаая. За тэгээд яг одоогийн 9 10 дугаар анги 11 дугаар анги 12 дугаар анги тийм ээ apply диж байгаа хүүхдүүд гацалтнаас гарахыг хүсэж байгаа. Тэгээд яг өөртөө зориулсан action plan-ыг хэрвээ авахыг хүсэж байх юм бол 100% үн төлбөргүйгээр хамгийн ихний митингийг 30 минутын common app consultation хийж өгч байгаа. Доор description хэсэг дээр линкийг нь үлдээчи. За тэгээд цаашаага мөн 1-3 сарын mentorship-ийг авахыг хүсэж байгаа сурагч нар маань бас байх юм болвол тэр бас боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр and I will see you in the next one.